За хөрөнгөний зах зээлийн тухайд мэдээж яг он гараад зөвхөн Монгол улсын хэмжээнд биш, ер нь олон улсын хэмжээнд бас нэлээдгүй бас тодорхойгүй байдал. За ялангуяа Америк нэгдсэн улсаас гаргаж байгаа бодлогоодтой холбогдуулаад олон улсын салбарт ер нь бол санхүүгийн салбар бас жоохон тодорхойгүй байдалтай, жоохон савлгаатай жилүүд одоо үйл явцад өрнөж байна. За манай улсын хувьд бол мэдээж ялангуяа бондын захыг хөгжүүлэх замаар хөрөнгөний зах зээлийг хөгжүүлэх цаг үе зохицуулах орооны том бодлого явж байгаа. Тэгэхээр энэ хүрээндээ бол мэдээж маш олон одоо арга хэмжээнд авагдаж байна. За нөгөө талаас бас шин бүтээгдэхүүнүүд бас гаргахаар ажиллаж байна. За сая бас дурдсан засгийн газраас бас нэлээдгүй хугацаанд завсралсан одоо засгийн газрын үн цаасны ярилцаа бас иргэд сэргсэн. За энэ удаа гаргаж байгаа үн цааснууд маань өөрөөр хэлбэл энэ хугацааны ангилалтай 6 сараас одоо 1 жил одоо 2 жилийн хугацаатай ингээд урт хугацаатай ингээд ийм хугацааны интервалтай бүтээгдэхүүн гарч байгаа. Ингэснээрээ нөгөө манай улсад одоо өгүүлэгдээд байсан. За төгрөгийн суурь одоо өгөөж ямар хувьтай вэ гэдгээс тодорхойлж гаргаж байгаа. За энэ өгөөж гарч ирснээрээ одоо бид нар дараагийн шин бүтээгдэхүүн гаргах боломжийг бүрдүүлж байгаа гэсэн. За өнгөрсөн хаврын чуулганаар үн цасны зах зээлийн тухайд нэг өөрчлөлт орсон нь олон улсын санхүүгийн байгууллагын бондыг гаргах ийм эрхцэн орчныг бүрдүүлсэн гэсэн. За санхүүгийн зохицуулах орооноос яг одоо олон улсын санхүүгийн байгууллага бонд гаргахтай холбогдсон энэ дүрм журмыг боловсруулад батлуулчихсан явж байна. За яг энэ нөхцөл яадаг вэ гэхээр энэ олон улсын санхүүгийн байгууллага дотоодод үнэт цаасаа гаргахтаа төгрөг болон доллар айлгуулж гаргаж болно. Тэгэхээр энэ өөрөө маш хямд их үүсэг бас байх боломжтой болно гэсэн үг. Төгрөгийн хувьд. За яагаад гэвэл Монгол улс маань өөрөө олон улсад одоо бие нэмэх зэрэгэлтэй зээлжих зэрэглэнэ. Харин олон улсын санхүүгийн байгууллагууд за тодруулаад хэлэх юм бол засгийн газрын нэгдэн орсон олон улсын санхүүгийн байгууллага гэж байгаа. За ер нь бол олон улсын санхүүгийн корпорац гэдэг юм уу, Азийн хөгжлийн банк ч гэдэг юм уу. Эдгээр одоо байгууллагууд гэсэн. Тэгэхээр эдгээр байгууллагууд маань өөрсдөө олон улсын төвшөндөө одоо 3А зэрэгэлтэй маш эрсдэл багтай сайн бүтээгдэхүүн болох боломжтой гэсэн. Тэгэхээр ийм бүтээгдэхүүн Монголд гарахад нөгөө төгрөг дээр хэдээр гарах вэ гэдэг айгүй том асуулт болно гэсэн үг байхгүй юу? Одоо нөгөө прайсинг хийхэд. Тэгэхээр энэ дээр бол засгийн газрын үнцаас гарснаар бол бидэрт одоо харьцангуй бас хялбар болж байна гэсэн. Өөрөөр хэлбэл засгийн газраас хэр дээш доош гарах уу, хэр ойролцоо дүнтэй гарах уу. За ялангуяа олон улсын байгууллагууд үнцаас гарахтаа хэдээр гарах уу гэдэг тодорхойлж чадчих байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ нь бол яг цаашдаа бид нар юм шинэ бүтээгдэхүүн гаргахад боломжтой бол гэсэн. Тэгэхээр энэ шинэ бүтээгдэхүүн маань өөрөө ямар онцлогтой вэ гэхээр гадны бас томоохон одоо институционал инвесторуудыг бас татах бүрэн боломжтой болно. За дээр нь Монгол улсад одоо зээл хэлбэрээр энэ компаниудад одоо олгодог байсан олон улсын санхүүгийн байгууллагын одоо энэ мөнгнүүд маань доллараар татагдж ирдэг. За зарим тохиолдолд төгрөгийн одоо энэ swap хийгээд нэг төгрөг хэлбэрт оруулж ирдэг. Гэхдээ доллар дээр ирдэг учраас харьцангуй бас одоо валютын одоо эрсдлүүд бас гарах боломжтой байдаг. Хэрвээ эдгээр байгууллагууд шууд төгрөгөөр татаад тэгээд түүнийг хэрэгцээ шаардлагатай байгаа энэ дотоодын аж ахуй нэгж одоо олох юм бол хамаагүй хэм их үүсвэртэй болоод хамаагүй илүү ойлгомжтой болно гэсэн. Аль аль тал нь юуны эрслээс одоо өөрөөр хэлбэл валютын аншийн эрслээс хамгаалж чадна гэсэн. Энэ маань зөвхөн эхлэл гэсэн. Өөрөөр хэлбэл энэ захын суурь нь явж байгаа л гэсэн. Маш том одоо attention энэ зах руу татагдана. Дээр нь энэ гадны хөрөнгө оруулагчдад орох боломжтой гэдгээр манай бусад энэ хөрөнгөний зах зээлийн бүтээгдэхүүнүүд рүү орох энэ замыг нээгээд өгч байгаа гэсэн. За ингэснээр бол бондын зах маань өшөө цаашаа хөгжинэ. Нөгөө талаасаа бас хөрөнгөний зах зээлийн бүр одоо хувьцааны зах зээл маань бас энэ оролцох бусдын сонирхлыг татах энэ боломжийг бүрдүүлж байгаа. Яагаад гэвэл манай бас томоохон санхүүгийн байгууллагууд өөрсдөө өнөөдөр хувьцаат компани болчихсон байна. Тэгэхээр энэ байгууллагуудын хувьд ашигт ажиллагаа бүгд бидний өмнө одоо ил болсон гэсэн. Өөрөөр хэлбэл аудитын тайлан бүгд нээлттэй энэ хэрхэн ашиг олгохоор байна таамаглах үзүүлсэн гэсэн. Тэгэхээр гадны хөрөнгө оруулагч нар бол энэ дээр бас одоо өөрсдөө үнэлгээ хийгээд хөрөнгө оруулалт их бүрэн боломжийг нээгээд өгчихсөн ийм одоо боломжийг бүрдүүлээд явж байна гэсэн үг байна. Тэгэхээр бид нар бол бондын захыг хөгжүүлэх хүрээнд хөрөнгөний зах зээлийг хөгжүүлэх хүрээнд бол энэ шин бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байгаа. Өмнө нь бас ярьсан хадгаламжийн сертификат гэдэг бол цэвэр мөнгөний захын бүтээгдэхүүн. Гэхдээ бид нар бонд болон энэ хөрөнгөний зах зээлийг хөгжүүлэх хүрээнд одоо яг Монголын хөрөнгөний бирж тий одоо үн цасны арилжаа эрхлэх байгууллагууд за OTC буюу биржийн бус дээр бас гаргаж арилжуулах боломжийг бас бүрдүүлээд өгчихсөн явж байгаа гэсэн. Тэгэхээр эдгээр бүтээгдэхүүнүүд маань нийт хөрөнгө оруулагчийг хөрөнгөний зах зээл рүү татах за дотоодын болон бас гадаадын хөрөнгө оруулагчийг татах юм боломжийг бүрдүүлж байгаараа бас хөрөнгөний зах зээлийн хөгжил идэвхт бас төдий хэмжээгээр бас эерэг нөлөө үзүүлэх байхаа гэж харж байгаа.
За он гарснаас хойшоос санхүүгийн цэцэл хорооны зүгээс олон улсын томоохон хурал форумудаас нэлээдгүй оролцсон байгаа. Сүүлд бас дотоодод бонд форум болсон. За одоо энэ оны бас намар бас томоохон үндэс цаасны арга хэмжээ болох гэж байна. Тэгэхээр энэ үеэр бас хөрөнгөний зах зээлд оролцогчдын зүгээс бол мэрэгжлийн хөрөнгө оруулагчдыг татах юм таатай цанх уйдах болов гэж бол харж байгаа юм. Утгаас шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон татах боломжууд гэсэн судалж байгаа юм. Санхүүгийн цэцэл хорооны зүгээс бондын бас бүтээгдэхүүнээс гадна за бусад олон улсын байгууллагуудтай хөрөнгөний зах зээлийн хөгжүүлэх чиглэлдээс ямар гол ажлууд дээр анхаарч харж байгаа. Ялангуяа одоо энэ зах зээл тодорхойгүй байгаа нөхцөл байдал дээр зах зээлийн гол эрсдэлтэй баялдуулаад. За мэдээж Монгол улсын хувьд бол мэдээж хөрөнгөний зах зээл дотоодын бас идэх за мөн дотоод хөрөнгөний зах зээл хөрөнгө оруулах одоо бололцооны хувьд за ялангуяа энэ чинь мэдээж хоримтлал дээр хөвчлэн явагддаг энэ том зах зээл. За мэдээж одоо төрийн тусгай сангуудын хувьд бас хөрөнгөний зах зээлээр оролцоо жоон дутмаг. За дээр нь бас нэг томоохон одоо энэ институшн инвестор болдог энэ даатгалын салбар маань бас төдийлөн бас энэ зах зээл рүү оролцох хэмжээ бас жоон бага байдаг, хомигдмал байна. Нөгөө талдаа нөгөө альва улс орны бас хөрөнгөний зах зээлийн нэг суур болсон пеншн фонд буюу одоо тэтгэврийн сангууд. Тэгэхээр энэ тэтгэврийн сангийн хөгжил бас нэлээдгүй манад муу байгаа. Тийм учраас нөгөө муу гэдэг нь хөрөнгөний зах зээлд оролцоо маш асар хангалтгүй гэсэн. Тэгэхээр энэ асуудлаас болоод нэг урт хугацааны мөнгө байхгүй гэдэгтэй холбогдуулаад бас хөрөнгөний зах зээл маань бас тодорхой хэмжээнд ийм бидэрт одоо ийм сорил тулгарж байгаа гэсэн.